Сайн байцгаана уу? Сэлэнгэ аймгийн Шамар сумын Дулаахан ерөнхий боловсролын сургуулийн 10-р ангид суралцдаг Chemistry баг байна. Манай баг нь 4 гишүүнтэй. Манай багийн ахлагч төгс төгөлдөр мөн Нэмэн Батчимэг их сайхан холон гэсэн 4 үндсэн гишүүнтэйгээр бүтээлээ хийж дуусгасан байгаа. Бидний хамтын бүтээл нь агаарыг цэвэршүүлж, агаарын бохирдлыг найрлагдах зарим хэсгийг сорж аван хүнд ашигтай ашиглагдаж болохоос хүний өдөр тутмын амьдралд хэрэглэгдэж болохоос зүйл болгож зохиох төхөөрөмж юм аа. Манай багийн зорилго нь машин болон зарим зүйлээс гарах утааг сорж бийт болгоод тэр бийт болсон карбоныг нүүрс төрөгчийг устай найруулж бих болгож юм зурах тэ нэг хэрэгтэй зүйлд ашиглах зорилттой. Агарын бохирдол гэдэг нь хүн болон бусад амьд биетээс шалтгаалan хувилгын амин бодисууд тэгээд элдв тоочдын нөлөөнөөс үүсдэг агаар мандлын өөрчлөлтийг агарын бохирдол гэж хэлнэ. Агарын бохирдол нь болохоор хөхөр болон азотын давхар эсвэл нүүрс төрөгчийн дутуу эсвэл озон тоосон сэр зэргээс бүрддэг. Сая хэлсэнчлэн озон нь хүчил төрөгчийн 3 атомын нэгдлээс бүрддэг. Ихэнх хувийг нь хувь буюу 90%-ийг нь давхрат мандал буюу газрын гадаргаас дээш 10-аас 16 км-ээс эхлэн 50 км хүртэл үргэлжилдэг. Үүнийг озоны давхарга гэдэг. Озоны давхарга нь бид бүхнийг нарны хятягаан туяанаас хамгаалах зорилготой. Гэхдээ озоны нэмгэрлээс үүдэн нарны хятягаан туяа нь бидний арьсан дээр шууд тусан бидний тархалааны системийг удаашруулж арьсны хор давдар болон эрт хөвшлийг явуулж хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхөөс гадна ургацыг удаашруулж хүнсний аюулгүй байдлыг болон орчны бохирдол бас сөргөөр нөлөөлдөг. Үүний гол хүчин зүйлсийн нэг нь утаа буюу нагариум. Тиймээс энэ бүхнийг шийдэхийн тулд бид нэр удаан буцны эцэст агаар цэвэршүүлэгч бүтээхээр шийдсэн байгаа. Энэхүү агаар цэвэршүүлэгч нь машинаас ялгарч буй хорт утааг цэвэршүүлж тэгээд нэг зураг зурах хэрэгсээр болгодог. Тэгээд бас манай багийнхан ерөнхийдөө бол энэ бүтээлийг хийхэд 3-аас 4-7 хоног болсон. Тэгээд бидний бүтээлд тусалсан багш ажилчид болон найз нөхөд ах эгч нартай баярлалаа. Тэгээд бас манай багийн ерөнхий дүгнэлт бол автомашинаас ялгарч буй утааг багасгаж цэвэршүүлэн дахин боловсруулж тэрийг өөр хэрэгтэй зүйлд ашиглахаар төлөвлөгөөтэй байгаа. Манай багийн бүтээл нь болохоор машинаас гарч буй утаа болон нагарыг сорон энэ хоёр хоолоогоор сорон энэ хоолоогоор дэмжин ирж энэнгээр цэвэр агаар нь шүгдэж гараад энд нүүрс хүчлэн хатуу бидс болж карбон болж хуримтлагдана гэсэн үг. Энэ карбоныг бид нэр ус юм уу тустай хялан бих болгон зургийн хэрэгсэл болон ашиглах боломжтой. Тийм. Энэ бүтээлийг хийхэд болохоор бидэнд хоолой тэгээд цэвэршүүлэгч тэгээд холбогч утас болон батарей өөр зарим схемүүд орсон байгаа. Бас 3 мотор тэгээд синс тийм. Ингээд машинаас гарч буй нагарыг сороод ингээд хэрэглэж байгаамаа. Тэгээд нүүрс төрөгчийн ялгаарч ийм карбон хатуу бидс болгон гэж гаргадаг байгаа. Манай багийн хувьд гэвэл бидэнд хэрэглэгдэхүүний асуудал маш их гарсан. Энэ хэрэглэгдэхүүн гэхэд электроникийн багцууд маш өндөр үнэтэй байх нь ингээд бид нэр ээж аваасаа өөртөө мөнгө гуйх зэрэг ингээд асуудал тулгарч байгаа болохоор өөртөө ажил хийгээд олсон мөнгөөрөө бид хэрэглэгдэхүүний авсан. Тэгээд авсан боловч манай
тухайн орон нутгийн хувьд дархан уулз сэлэн гээд амьд дотор хайсан боловч электроникийн бараа нэг олдоогүй. Тэгээд хотод ирээд электроникийн барааг аваад бүтээлийг үргэлжлүүлээ хийсэн.